Дахин сонирхолтой юу болж өнгөрөө гадаад мэдээгээ хүлээн авч үзсгээе. Сүүлийн үед Монгол улсад шинэ жилийн нэг оройн арга хэмжээний урлаг уран сайханчид дуучид хөтлөгчдийн хөлсийг нийтэд ил зарласан мэдээллүүд ихээр гарах болсон. Дуучны хувьд ажилласан жил туршлага болон тухайн ондоо хэр олонний анхааралд өртсөн дуу хөгжим хийснээрээ 2 саяас 10 сая төгрөгийн хооронд үнэлэгдэж байна. Харин Монгол хөтлөгчдийн хувьд нэг арга хэмжээнд 1.5 саяас 8 сая төгрөгийн хооронд үнэлэгдэж байгаа юм. Тэгвэл бусад улс орнд олонний танил хөтлөгчид ямар үн ханштай байдаг юм болоо. Entertainment салбар нь өндөр хөгжсөн Өмнөд Солонгос улсын хувьд хамгийн эрэлттэй хөтлөгчид нэг оройн арга хэмжээг 10 сая воноос 150 сая хүртэлх үн ханштай байгаа юм. Энэ нь Монгол мөнгөөр 27 сая төгрөгөөс 400 сая төгрөгийн үнэтэй гэсэн үг. Үүнээс 10-30% нь зуужилсан агентийн хөлс болон татвар зэрэг хасалтууд ордогч Монголын хөтлөгч нараас 20-50 дахин илүү хөлс авч байна гэсэн үг. Солонгосын топ түвшний хөтлөгчид 30-аас 150 сая вон авдаг. Жишээ нь энэ ангилалд багтдаг хөтлөгч комедиан Yo Jae-suk Ten Asia News дээр жилийн орлого нь ойролцоогоор 10 тэрбум вон гэж тэмдэглэгдэжээ. Харин Солонгос дуучдын хувьд яг манай улс шиг нэг оройн private арга хэмжээнд 3 дуулдаг үн гэж олдсонгүй. Харин фестивалд оролцохдоо PS5 50 сая воноор дуулдаг гэсэн байна. Харин Америк нэгдсэн улсад нэг оройн corporate арга хэмжээг топ түвшний хөтлөгчд болох Jimmy Fallon дунджаар $400,000, comedian Kevin Hart $170,000 ханштай гэсэн байна. Харин дуучид рэперүүдийн хувьд шин залуу рэперүүд нэг оройн арга хэмжээнд 1.5-аас $7,000, дээд түвшний рэпер нэг орой 80-аас $300,000 ханштай гэж. Сонирхуулахад та бидний сайн танил Kim Kardashian нэг оройн арга хэмжээнд зүгээр л зочноор урагдан очиход $500,000, Kylie Jenner нэг ивентэд урагдахад $150,000 гэж. Тэд гол нь очиод дуулах, хөтлөх гэсэн ямар ч ажил хийхгүй, зүгээр л тэнд байсан гэж харагдах ёстой. Манай Монгол улсын хувьд ийм үйлчлэгээ хараахан нэвтрээгүй. Олон танил инфлюенсерүүд урагдсан тохиолдолд ямар ч төлбөр авдаггүй. Тэгэхээр Монгол улс маань олонний танилуудаа үнэлүүлж байгаад ундуулсан уурлах уу, эсвэл тэдний ажил хэмээн хүндэтгэлтэйгээр орхих уу? Бид адилхан л чөлөө зах зээлтэй ардчилсан улс дэлхийдээ хөл нийлүүлэн алхаж байгаа билээ. Бэлтгэсэн учраас